Сайн байцгаана найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр гайхамшиг төсвөр нас гэдэг номны найз төхөд гэдэг сэдвээр ярьж өгөх болно. Найз төхөд гэдэг сэдвийн нэхэнд болохоор хүмүүс биднэрт харилцахгүй байж чадахгүй шүү дээ. Яагаад харилцахгүй байж чадахгүй вэ гэхээр бид нар харилцахгүй байх юм бол дандаа сөрөг биднэрт сөрөг сэтгэлөө төрөөд хүнийг муулах эсвэл нэгнийгээ доош нь хийх, хэрэлдэх аль байдаг муу юмыг яадаг штэ хийх гэдэг штэ. Харин хүнтэй өдөрт нэг цагаас цаг 30 минутын хооронд харилцах юм бол найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ харилцах юм бол чи тэр бүхэл өдөржингөө сайхан штэ. Тийм учраас бүгдээрээ гэр бүлийнхэн эсвэл зөвхөн нэг хүнтэйгээ өдөрт цаг 30 минутыг харилцааж өнгөрүүлээрэй. Тэгвэл та тэр өдрөө аз жаргалтай байгаад ерөөсөө тийм уурлахгүй. Тэгээд бид нар болохоор замдаа зүрхтөө ч юм уу хүмүүстэй зүрэлцдэг штэ. Гэхдээ мөрлөөл нэгнийгээ гэмтэж мэнтэх тийм мөрлөнгүүт замаа араач идэргээ тэр хүмүүс уурладаг та. Тэдрийг бид нар энэ хүн харилцдаггүй юм байна. Тэр хүнд уучлаарай. Миний саяны ярьсан юмнуудыг бүгднийг тэр хүнд ярьж өгнө штэ. Тэгээд тэр хүнтэй ярьж өгөөд сандал дээр тэр хүн та сайн тэр хүнийг мэдэхгүй учраас тэр хүнтэй нэг удаан харилцаад байх хэрэг байхгүйгээр 5-10 минут харилцаад тэр хүн тэгэхэд за уучлаарай. Миний буруу гэд хоёр нэг ойлголцсон. Харин хоёр талаас хоёулаа ойлголцохгүй бол нөгөө нэг хэрүүл, зодон дандаа муу мухай зүйлүүд болно. Тэгэхээр энэ бичлэгийг маш олон хүмүүст түгээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.